гэмт хэрэг маш ихсэж байна. Одоо энэ дундаа цахим залилангийн гэмт хэрэг бүр утгаа алдаж байна. Мэдээлэлгүй байдал, кибер аюулгүй байдал чинь хамгийн сул зэгнэгөөсөө хүн өөрөө байж таардаг. Намайг Spamtla гэдэг Голомт банкны кибер аюулгүй байдлын шинжээч. Кибер аюулгүй байдлын мэргэжил яагаад ингэж амар гоё вэ гэл те. Тэгмэд хүн болон ингээл багадаа нэг айгу хакертай кино үзсэн те. Ингээл хак хийгээл за ёстой гүйл юм байна гэл. За ер нь бол нэг тиймэрхүү байгаа даа. Гэхдээ яг бод амьдралтай ч бас тэрнээс өөр шээ те. Илүү ёс зүй хакер гэж явах гэдэг байхгүй. Тэгмэд манай мэргэжлийн онцлогч нь бас илүү энэ зүйл одоо яаж ажиллаад байна? Цаана яаж ажиллаад байна те? Бүх талаа ингээд уралцах хэрэгтэй юм байгаа байхгүй. Би одоо код бичдэг чадна мэдлэгтэй байж ч бас тэрийг эмзэг байдлыг олно шүү дээ те. Кодоо мэднэ сүлжээгээ мэдэх хэрэгтэй. Тэг бүх талын мэдлэгийг ерөөсөө ингээд мэдих шаардлагатай болчихж байгаа гэсэн үг. Тэгээ айгүй хүнээс ур чадвар шаарддаг мэргэжил. Нэгс нь давхар IP-ийг болон домейнуудын давхар аваа явах хэрэгтэй юм шиг үү гэж. За окей. Яг би болохоор шууд эхнийх нь болохоор машины бүх ингээд машин аваад тэнгуүдэр тэрнээс нь IP нэрчиж байгаа. Тэгээ IP-наас нь хөгөөд аваад л да. Том байгууллага бол аюулгүй байдлын багтаа ингээд яваад байгаа шүү дээ. Хөгжөөл бүгдээр л одоо аюулгүй байдал гэдэг амар чухал сектор юм байна гэдэг ч юм уу те. Тэрийг ойлгож авч байгаа. Тэнгуүдээ манай Голомт банкны хувьд болохоор ажиллаж байгаа аюулгүй байдлын техникэл баг хамт олон маань юу нь айгүй чадвартай community дотор танигдсан ур чадвартай өмнө одоо аль хэдийн гавьяа шагнал одоо сертификат эдрээр ч юм уу тийм хүмүүст ингэ цуглдсан байгаа даа. За миний хувьд болохоор авуу тал гэх юм бол нөгөө тэмцээн оролдоонд одоо нэлээд идэвхтэй оролцдог одоо кибер аюулгүй байдал талдаа. Тэнгүүдээ Монгол болдог зохион байгуулалтын тэмцээнд ярих юм бол харуул зан гэж байгаа. Харуул цаг нь болохоор насанд хүрэгчтэй ер нь бол кибер аюулгүй байдал сонирхож тийм жилд нэг удаа болдог тэмцээн байгаа гэсэн. Нэлээд нэр хүндтэй тэмцээн. Тэгээс миний нэг бусдаас ялгарч ирж байгаа юу нь болохоор ICC гэж тэмцээн байдаг. International Cyber Security Competition. Тэгээд тэр нь болохоор төвүүдийн хооронд ингээд өрсөлдүүлж 25-аас доош насны хүүхдүүдийг сонгон шалгаруулад 15-ыг аваад явдаг тэмцээн байгаа даа. Би болохоор анхны Монгол улсаас шалгараад явж исэн. Одоо Азчууд анхудаа нэгдээ явж исэн. Тэгээд дараа чинь бид нар явж исэн болохоор Black Hat ME Middle East Asia гэдэг энэ бүсийн тэмцээн байгаа. Тэгээд энэ болохоор энэ бас нэлээд том international тэмцээн. Тэнгүүдээ ингээд тэмцээн орлоонд орж явж байгаа зүйл чинь болохоор өөрийнхөө скиллийг ингээд ямагт ингээд суралцаад явж байгаа бас нэг төрлийн хэлбэр. Бас нөгөө монголчууд нэг юу байдсан болохоор өрсөлдөхөр илүү бас ингээд яаж за энэ юунаас юугаар надаас илүү юм хэлээ ингээд те. Яг тэгж харахгүй жаагсан амар тийм хобби болцсон юм байгаа байхгүй юу? Бас ингээд тийм би ингээд нэг бодлого бодож амар сураад байгаа байхгүй юу? Оо бас энэ бас зөвхөн арга байт юм шүү те. Иймэрхүү атак type ч юм уу юм байт юм биш үү те. Төрлөөд юм биш үү гэж бас сураад байгаа гэсэн үг шүү дээ. Би өөрийнхөө скиллийг, knowledge-ийг мэдгээл жоохон гоё ингээд цуцаатгах байгаа юм байгаа даа гэсэн үг байхгүй. Одоо ингээд банкны холбоо гэж байгаа даахгүй. Банкнууд ингээд нэгдсэн ингээд яадаг тэмүүдэд аюулгүй байдал ингээд өдөр болгон л орж ирж байгаа шүү дээ. Өдөр бол 24 долоо л ингээд хүмүүс үзээд нухаж байгаа. Тэнгүүд бид нар ч одоо ингээд нэг газар ингээд алдаа илэрлээ эсвэл нэгэнд ингээд нэг муухай юм болчлаа шүү дээ. Ингээд дайралт орж ирлээ гингүүтэй. Өөстөө бид нарт ашигтай манай өрсөлдөгч унжин ч юм уу те. Тиймэрхүү мөрөөсөө байдгүй. Бид нар харин тэр атак орж ирэх юм бол тэрнээ ингээд хэдүүлээ хуваалцаад юу болсон бэ? Юун дээр анхаарах вэ те? Яаж туслах вэ гэдэг одоо хоорондоо ингээд аюулгүй байдлын хүмүүс маань ингээд амар чөлөөтэй нөгөө холбоотой байдаг. Голомт банк руугаа нэвтрэхэд ингээл дугаараар нууц паспортыг олоод нэвтрлээхэд нөгөө өөр девайсээс орох юм бол нэг мессеж хэлгэж байгаа шүү дээ. 4 оронтой нууц код ч юм уу те FTP. За тэнгуүдээ нөгөө тэр дугаар нь ягаал нөгөө сайн утсан чи мессеж ирсэн байгаа тэрийгээ дамжуулаад өгөөч ч юм уу те. Тэгэл иргэд манаас ингээд тэр нэг алдах кейсүүд бас байгаад байгаа. Аль эсвэл нөгөө фишинг байгаад байгаа шүү дээ. Фишинг нь болохоор нөгөө тань руу ингээд линк явуулцдаг. Тэгвэл линк дээр шууд дараа нь шууд хаактуулаад бас байгаа юм биш байгаа байхгүй юу? Тэр нь болохоор одоо адилхан туурайлгацсан ингээл нөгөө логин юзернэм пассворд асууд хэсэг байгаад байгаа шүү дээ. Тэр нь хэрэглэгчид нөгөө сайтныхаа доменыг харахгүйгээр ингээ бичээд оруулах юм уу. Тэрийн цаанаа ингээ нэвтэрж байгаа шиг болоод шууд redirect хийгээд ч юм уу шууд пассворд нь хадгалаад яваад байгаа гэсэн үг байна. Фишингээр нэлээд их хүмүүс алдаад байт юм аа. Тэгээд одоо инженерүүд бид нар ингээл хичнээн ингээл амар ингээд аюулгүй байдлын төхөөрөмж ч юм уу те ингээл шинэ арга боловсруулаад хичнээн яваад ч гэсэн харилцагч өөрөө ингээд ямар нэгэн аюулгүй байдлын юмд анхаарахгүй бол тэр чинь ингээд бас ямар ч хэрэггүй зүйл болоо та. Тэгэхээр одоо хүн чинь юун дээр анхаардаг вэ? Дандаа алдсныхаа дараа л ингээд анхаардаг байхгүй юу? Одоо ингээд таад мэд төлөв юу холбоотой шүү дээ. Two factor гэж байгаа даа шүү дээ. Facebook руу ороход ингээд усан дугаар руу асуудаг ч юм уу те. Яаж наад захыгаа нөгөө two factor-уудаас ингээд холбох юмнууд бас хэрэгтэй байгаа байхгүй юу?